Сайн байцгаана уу? Мэргэжил сонголт гэдэг нь бидний амьдралдаа хийдэг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг учраас Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулиас та бүхэндээ дэлхийн түвшний инженер болцгоо нэвтрүүлгийг хүргэж байна. За одоо хэдүүлээ ороод маань сургуультай тойрон аяллаар танилццгаая. Зэптээр сургууль дотор орж ирээд үүдний танхимынхаа яг тэг голт нь нэрээ зогссон байна. Одоо та бүхэн сургуулаа дотор талаас нь жижигхэн харуулчих. За та бүхний харж байгаа нь манай сургуулийн ерөнхий байгууламж нь хагас тойрог хэлбэртэй голдоо дугуй танхимтай. Тэгээ энэ юу вэ гэхээр энэтэй ингээд жижигхэн тайцсаад тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа дээрс нь хичээлийн нээлт зэрэг юмнуудыг явуулдаг байгаа. Одоо та бүхэндээ нэгэн хүнийг танилцуулах чинь тэр хэм бэ гэхээр манай сургуулийн анхдагч профессоруудын нэг Захирал Бацангал багшийнхаа өрөөгөөр та бүхнийг зочлуулъя. Одоо Бацангал багшийнхаа өрөөлөө явцгаая. За бид хоёр одоо ингээд шатаар өсөж байна. Манай сургууль бас лифттэй. Ер нь яагаад 3 давхар сургууль лифттэй байгаа вэ гэхээр ер нь олон улсын стандарт мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суралцах эрхтгийгш орчин бүрдүүлэхийн тулд бүх манай үүд хаалга, коридор, босог гэх мэтлэн бүх зүйлс маань одоо тэрэгцэртэй хүмүүс явуулахад бүрэн стандартыг хангасан байдаг байгаа. За хэдэл одоо ингээд захирлынхаа өрөөний үүдэнд ирсэн байна. Одоо сонирхсыг асуултаа орж асууцгаая. За. Орхоо захирлаа. Бид хоёр одоо ингээд дэлхийн түвшний инженер болцгоо гэдэг нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Тэгээ танаас нэг тодруулах хоёр асуулт байна. Анх үүсгэн байгуулж хахад нь ингээд та цуг байсан шүү дээ. Тэгэхээр анх үүсгэн байгуулжсэн дурсамжаасаа үзэгчтэй хуваалцаач. За баярлалаа. Сонирхолтой нэвтрүүлэг хийж байгаа юм байна. 2011 онд холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Ангела Меркель Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгээд энэ үеэр хоёр улсын тэргүүд харилцсан одоо тохиролцож инженерийн салбарт Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулах ийм одоо хэлэлцээр хийсэн. Тэгээд 2013 онд хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дүнд бол Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль байгуулагдсан. Анх эхэлж байхад бид нар инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр эхэлж ирсэн юм. Яг үндсэн одоо манай бакалаврын 4 хөтөлбөр минь харахын эхлээгүйсэн 14 оноос эхлэхгүйсэн яг хөтөлбөрийн хөгжүүлэлт хийгдчихсэн. Тэгээ 13 онд 36 оюутан элсээд тэгээд та нар сонсон 18 онд төгсгöd бол манай анхны 12 төгсөгч авч ирсэн. Ер нь бол Германы инженерийн боловсрал гэдэг бол бас амаргүй нэлээд одоо оюутнаас хүч чармаалт гаргадаг одоо хичээл зүтгэл их хэрэгтэй ийм хөтөлбөрлөлтөө тий. Тэгэд энэ хөтөлбөрийг хөгжүүлэх одоо үйл явц бол их онцлогтой. Холбооны бүгд найрамд Герман улсын манай түнш их сургуулиуд, анхны технологийн их сургууль, Фрайбургийн технологийн их сургууль, за Дармштадтын их сургууль гэдэг энэ сургуулиудын профессорууд манай сургуулийн профессоруудтай хамтран энэ хөтөлбөрүүдийг боловсруулж ирсэн. Тэгээд аж үйлдвэр компани оролцоотойгоор өөрөлдвөл нийгэмд одоо манай улсын ажлын төлбөрийн зах зээл дээр ямар мэргэжилтийн хэрэгтэй байгаа юм, ямар ур чадвар мэдлэгтэй байх ёстой юм гэдэг болгоныг судалж энэ хөтөлбөр анх гарч ирсэн. За одоо ингээд манай сургуулийн бусдаас бас сургуулийнхаас ялгарх онцлог давуу тал нь юу юм бэ? Тэр тухай та мэдээлэл өгч болов уу? Сургуулийн эрхэм зорилгоо илэрхэн зөв бах тий. Тэгээд манай сургууль бол ер нь одоо инженер технологийн өндөр мэдлэг ур чадвартай нийгмийн хариуцлагатай ийм дэлхийн түвшний инженеруудыг бэлдэнэ. Дээрээс нь бид нар аж үйлдвэртэй хамт түншлэн судалгаа инновацийг хөгжүүлж Монгол улсын эдийн засагт одоо хөгжилт хувь нэмрээ оруулах энэ Монгол улстай төдийгүй Азийн бүс нутагта одоо тэргүүлэх инженерийн их сургууль болох ийм одоо эрхэм зорилготой. Тэгээд та нар бас ЕБС төгсөж байсан тийм ээ. Тэгээд сурагч байх үед ч хүн ирээдүйн мэргэжлээ сонгох гэдэг бол маш том одоо ажил байдаг тий. Тэгээд их олон хүүхдүүд бол гадаадын одоо нэр хүндтэй өндөр түвшний тэм сургуульд суралцах хүсэлтэй байдаг. Гэхдээ тэр болгон бол энэ бол боломжгүй зүйл тийм ээ. Энэ бол өндөр төлбөртэй байдаг энэ сургуулиуд. Дээрээс нь дэлхийд даяараа өрсөлдөж идэг тэтгэлэгт боломж байдаг ч гэсэн тэр болгон бас тэр тэтгэлгээд хүртэх боломж бага байдаг тий. Тэгтэл яг Монгол улсдаа энэ дэлхийн түвшний боловсролыг эзэмших
боломж байна. Бүр тэр дундаа одоо тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаад тийм ээ сургалтын төлбөргүйгээр суралцах юм боломжийг бол манай сургууль олгож байгаа. За хоёр төрлийн тэтгэлэг байгаа. Нэг нь бол Германы засгийн газраас дэмжлэгтэйгээр буюу Германы эрдмийн солилцооны алба гэдэг тийм даад гэж ярьдаг. Энэ даад байгууллагаас манай оюутнуудыг дэмжиж хоёр төрлийн тэтгэлэг олгодог. Нэг нь болохоор Германд нэг семестр суралцах одоо тэнд semester exchange гэж хэлдэг тийм ээ. Тэндээс одоо кредит тодорхой хичээлүүдийг сонгоод кредитээ цуглаад энд бас тооцоолдог тийм ийм нэг хөтөлбөр байна. Дараагийнх нь болохоор Монголдо эндээ суралцах хөтөлбөртэй хамрагдаж суралцж агаад энэ хугацаанд сургалтын төлбөрөөсөө бүрэн чөлөөлөгдөх, дээрээс нь сар болгон одоо тэтгэлэг авах цалинтаа гэсэн үг тийм ээ. Ийм тэтгэлгийн боломж байдаг. Нөгөө нэг тэтгэлэг нь бол засгийн газрын дэмжлэгтэй буюу одоо манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Энэ бол бүрэн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх, хэсэгчсэн чөлөөлөх мөн одоо санхүүгийн хувьд боломжгүй тийм ээ. Одоо тэгсэн мөртлөө одоо сурах чин ирмэлцэлтэй, хүсэлтэй сурлагын өндөр амжилт үзүүлж байгаа тийм оюутнуудыг бол бид нар бас санхүүгийн дэмжлэг болгож энэ сургалтын хөтөлбөрөөс нь чөлөөлөх юм тэтгэлэг олгодог. Сургуулийн бол 40% нь бол тэтгэлэгт хамрагдсан байдаг. Энэ оюутнууд анханасаа ороод одоо ингээд хичээл шармаалтай байсан оюутнууд маань огт сургалтын төлбөр төлөхгүйгээр ч гэсэн одоо ингээд суралцаа төссөн юм төгсөгчд байна. Тийм төгсөгч гэснээс манад одоо 18 оноос хойш нийтдээ 3 удаагийн төгсөлтөд хүлээн авсан 44 оюутан төгссөн байгаа. Тэгээ энэ төгсөгчд маань бүгдээрээ одоо Монголын тэргүүлэх аж үйлдвэрийн салбаруудад яг мэргэжлэрээ ажиллаж байна. 100% ажлын байртай байна. Тэгээ дагсан түвшний сургалтуудад бас хамрагдаж байна. Энэ бол бидний том амжилт юм аа. За одоо бүгдээрээ 2017 оноос хойш манай сургуульд ажиллаж байгаа захирлын зөвлөлийн ажлын албаны дарга ноён Кристоф Витхофтой уулзцгаая. За тэгээ манай Кристоф багш маань болохоор үндэстэн дамсаа олон их сургууль багшилж байсан болохоор бид нартай хуваалцах мэдээлэл их байгаа гэж найдаж байна. Good morning Mr. Withoff. Сайн байна уу ноён Кристоф Витхоф? Үндэстэн дамнасан их сургуулийн хувьд GMIT-гийн гол онцлог нь юу вэ? Transnational University. Үндэстэн дамнасан их сургуулиуд өөр ингэсэн онцлогтой байдаг. Үндэстэн дамнасан их сургууль байгуулах нь манай улсын хувьд шинэ зүйл биш шүү. Бид өмнө нь Казахстан, Вьетнам, Оман зэрэг дэлхийн 10 гаруй улсад үндэстэн дамнасан их сургууль байгуулсан. Мэдээж манай сургууль бол бусад улсын их сургуулиудын адил төрийн өмчт сургууль боловч сургалтын чанарын хувьд ялгаатай байдгаараа онцлог юм. GMIT-гийн сургалтын хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдсэн байдаг болохоор ямар мэргэжлэр суралцаж төгссөнөөс үл хамааран магистрэ, докторийн зэргээр гадаадын ихтэй сургуулиудад шууд суралцах бүрэн боломжтой байдаг. Бид Германы боловсролыг тэр дундаа сургалтын чанарыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс Европын холбооны магадлан итгэмжлэлтэй зэрэг эзэмших нь GMIT-д суралцаж эзэмшсэн ур чадвар, мэргэжил тань дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болно. So thank you. What opportunities GMIT оюутнуудад ямар боломжийг олгодог вэ? GMIT-г сонгох шалтгаан юу вэ? Additionally, we have excellence in research. Манай сургууль сургалт судалгаанд түлхүү анхаарал хандуулдаг. Тиймээс бид дэлхийн хамгийн сүүлийн үеийн ISO 7025 стандартад сургуулийнхаа бүх лабораторийг баталгаажуулахаар зорин ажиллаж байна. Мөн бид аливаа шинжилгээг тогтмол үргэлжлүүлж байдаг. Оюутнуудаа агсан түвшинд гаргахын тулд олон улсын төгсөлтийн судалгааны төслийг Америк нэгдсэн улс болон холбооны бүгд найрамдах Герман улсын оюутнуудтай хамтран зохион байгуулдаг. Ерөнхийдөө олон улсын дээд боловсролыг их нутагтаа эзэмших боломжийг олгохын тулд бид ажиллаж байна. Түүнчлэн хотгондоо хамт амьдран суралцж байгаа оюутнууд олон зүйлийг нэгэн зэрэг суралцдаг. Кампус их сургуулийн хувьд оюутны 17 клуб үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэнтэй хамт GMIT-д уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Okay, thank you so much. Танд маш их баярлалаа. За тэгэхээр манай сургуулийн гол онцлогуудын нэг нь манай бүх хичээл англи дээр явагддаг байгаа. Тэгэхээр англитэй инженеруудыг бэлтгэхийн тулд манай хэл заах арга зүйн төвийнхэн маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл хэдүүлээ энэ талаар англи нийтэд профессор Гүмбэл Магшасаа асууцгаая. Инженерээр сурж байгаа хүүхдүүдэд ер нь ирээдүйд мэргэжилт нь, ажил амьдралд нь англи хэл хэрэг чухал байд юм болоо? За, юун түрүүнд англи хэлний
Монгол герман ашигт малтмал технологийн сургууль гүйцэтгэх үүргийн талаар эхлээд ярьсан зүгээр байх гэж бодож байна. Манай сургуульд бол бүх хичээлүүд маань англи хэлээр ордог байгаа. Яагаад вэ гэвэл хичээлүүд маань герман багш нар заана, монгол багш нар заана. Тэгээд тэд нар маань монгол хэл мэдэхгүй учраас англи хэлээр заана. Хүүхдүүд маань ерөнхийдөө англи хэлний дэвсгэр суурь бол монгол хүүхдүүд байгаа шүү дээ бас. Тийм учраас англи хэлээр жоохон хөгжүүлээд ингээ хичээлдээ суугаад явна гэсэн тийм ерөнхий ойлголт байна. Манай сургууль элсэн сурах хүсэлтэй хүүхдүүд их байгаа. Тэгээ тэр хүүхдүүдэд англитэй хэрхэн бэлдэх вэ? Яг хөө тэр талаар нэг зөвлөгөө өгөөч та. Сайн хүүхдүүд бол бүх юм тэгээ англи хэл дээр байдаг юм бол би зүгээр орчих юм байна. Орол ёстой нэрэн дээр чи бүгд бужигнуулаад өгье гэж ингээд бодож байгаа л да мэдээж. Жишээлбэл та хоёр бол тийм хүүхдүүд харагдаж байна л да. Яг гэвэл багш нь та нарт заагаагүй, англи хэлний багш заагаагүй байна гэдэг чи та хоёр бол англи хэл нь сайн болоод шууд гүгэд орсон хүүхдүүд байна шүү дээ. Тийм байгаа биз бэлтгэл ангиасаа. Үгүй нэгдүгээр ангиасаа. Гэтэл англи хэл нь жоохон таарахын хүүхдүүд за энэ сургуульч миний хувьд биш юм шиг байна. Уг нь мат физиктэй гайгүй инженер болъё гэж бодож л байгаа. Гэхдээ одоо хэл нь болохгүй юм байна. Бүх юм англи хэл дээр юм бол гэж бодож иж болох юм. Тэгэх юм бол тэр хүүхдүүдэд маань бэлтгэл ангид нэлээд олон цагаар англи хэл орондоо. Тэгээ бэлтгэл ангидаа одоо өөрөөр хэлбэл англи хэлээр нүдүүлнэ гэдэг л болж байгаа юм л да. Тэг ингээд нүдүүлээл ямар ч хэсэн тэрийг ингээд даваал гарчих юм бол дараа нь бас хэдэн жил байна? 4 жил. За ингээд 4 жил буюу сүүлийн 2 жилдээ бол та хоёр болгоомжтой байхгүй болохгүй. Ямар юм болно гэж бодож байна. Одоо нөгөө хүүхдүүд чинь аяар гүцээд байна шүү дээ. Гүцээд ирэх юм шүү дээ. Тийм. Дээрэс нь бас ахаад багш нь зүгээр нэг та хоёр зөвлөгөө хэлээ. Яагаад гэвэл тэд 16 цаг хичээл орцсон байгаа учраас тэднэрт сурах үйл ажиллагаа бол юу ч болсон байна. Тэгэхээр би хэлэн жоохон таарахын гэж өөрсдөө бодож байгаа хүүхдүүдэд та нар үнэхээр өөрсдөө хичээх юм бол манай сургууль мэдээж герман багш нар, монгол багш нар инженерийн хичээлээ маш сайн орж байгаа шүү дээ. Тэгээ тийм сайн инженер болохын зэрэгцээ хэл олсон 10 жил сурсан, 11 жил сурсан хүүхдүүдээс ч илүүж гарчих өөрөө хичээх юм бол тийм ч боломжийг манай сургуульд орох юм бол бас олгож болно гэсэн үг. За сонирхолтой яриа өрнүүлсэн комплимагчтай маш их баярлалаа. Бид хоёр нэвтрүүлгийнхаа энэ хэсгээр манай сургуулийн 6 бакалаврын хөтөлбөрийн нэг болох уул уурхай боловсруулалтын инженери мэргэжлийн талаар ярих чинь. Тэгээд энэ мэргэжлийнхаа тухай одоо механик инженерийн боловсруулалтын мөнх чагалагчтайгаа уулзаж ярилцгаая. Уул уурхайн боловсруулах инженерийн мэргэжлийг эзэмшснээр анх дэгч түүхийн эдийг боловсруулах салбар, жишээлбэл уурхайгаас эрдэс бүхний эдийг олборлох, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт ажиллах бүрэн боломжтой. Мөн химийн инженер чиглэлийн болон эрчим хүчний салбарт ажиллах боломжтойгоос гадна боловсруулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт ч ажиллаж болно. Сайн байна агшаа. Манай нэвтрүүлгийн хүрээнд бид танаас бас нэг ярилцлага авах гээд хэдэн зүйл тодруулах гэж ирлээ. Уул уурхайн боловсруулах инженер гэж яг ямар мэргэжил байт юм болоо? Та энэ тухай нэг товч мэдээлэл өгөөч. За уул уурхайн боловсруулах инженерийг инженер хүн яг юу хийдэг юм бэ гэхээр эрдэс түүхийн эд маань тий эсвэл одоо нефт гэх мэтчлэнгийн байгалийн түүхийн эд бүтээгдэхүүн маань яг байглаас олборсон чигээр нь шууд ашиглах боломжгүй байдаг. За үүнийг одоо худалдаа авагчийн шаардлаганд ерөөдөө нийцүүлж одоо боловсруулах эсвэл одоо чанарыг нь сайжруулах за эсвэл хорт горцоос нь холцоос нь салгах гэх мэтчлэнгийн ерөөдөө эцсийн хэрэглэгчийн гар дээр очтол нь одоо боловсруулах үйл ажиллагааг ерөөдөө эрхэлдэг инженер. Энэ мэргэжлээ сурж байгаа оюутнууд маань ирээдүйд ямар ажлын талбар дээр ямар ажлыг хийх боломжтой байд юм болоо? Монгол улс бол нүүрстэй, зис, заалт гэх мэтчлэн мөн төмрийн хөдрийн маш их нөөцтэй, мөн эдгэр чиглэлийн үйлдвэрүүд, уурхайн газрууд бол ихтэй. За тэр дундаа одоо жишээ нь Монголд бол зэсийн 2 томоохон ордууд одоо үйл ажиллагаагаа эхэлсэн. За үйл ажиллагааны түвшинд очсон 2 том зэсийн уурхай маань байна тий. За тэгээд нүүрсний бас том ордуудтай нүүрсний үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн. За алт тэгээд төмөр за бүр цаашлаад сүүлийн үед маш их эрэлт хэрэгцээтэй болж байгаа эрдэсийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ нэмэгдсэн газрын ховор металл гэх мэтчлэнгийн ерөөхдөө нөөц Монгол улс ихтэй. За энэ ерөөхдөө одоо эрдэс түүхийн эдийг боловсруулад за дэлхийн зах зээл дээр ерөөхдөө худалдах одоо боловсруулах тий эцсийн одоо бүтээгдэхүүнийг борлуулахад ерөөхдөө мэдээж уул уурхайн баяжуулалт боловсруулалтын инженерийн ерөөхдөө оролцоо маш чухал. Түрүүн орж ирээд яг энэ машинууд ингээд агай их анхаарал татлаа. Тэгээ энэ машин дээр яг ямар туршилт хийдгийг харуулж болох уу? За энэ болохоор одоо зис боловсруулах
үйлдвэрт ашигладаг хөвлөм ажиллах машины жижигрүүлсэн хувилбар гэж ойлгож болно. За энэ дээр болохоор эрцгийн гадаргуугийн шин чанар дээр үндэслээд хоосончлуулгаас нь эрцгийг салгах туршилтыг хийдэг, хөвлөм байжуулалтын туршилт хийдэг машин байгаамаа. За ашигт малтамлыг боловсруулахдаа ер нь бол түүний маш олон хим физикийн шин чанар дээр үндэслээд боловсруулж баяжуулдаг байгаа. За жишээлх юм бол алт одоо маш хүнд материал тий. За тэрийг бол хүндийн хүчний аргаар нь баяжуулчихдаг, боловсруулдаг гэж ойлгож байна. За металлын одоо хөдрүүд жишээлбэл зис тий, никел, өнгөн цагаан, за төмөр гэх мэтчлэнгийн металлыг одоо хажуу юунаас нь салгахдаа, чулуулгаас нь салгахдаа за одоо жишээлбэл энэ машин дээр бол хөвлөн байжуулах төрлийн аргыг хэрэглэнэ гэсэн үг. За энэ нь болохоор одоо Эрдэнэт үйлдвэрийн хөвлөн байжуулах үйлдвэрийн жижигхэн одоо хувилбарыг лабораторид авчираад суйрлуулсан байгаа гэж ойлгож байна. За эндээс одоо зэсийн ерөнхийдөө хоосон чулуулгаас салгаад зэсийн хөдрийг боловсруулахад хэрэгэлдэг одоо лабораторийн аргад ашигладаг машин. Уул уурхайн боловсруулах инженер хөтөлбөрийн төгсөгч нь давхир хаягдлыг дахин боловсруулах хоёр дахь түүхийн эдийн салбарт ажиллах чадамжтайгаараа давуу талтай. Мөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг инженерийн багт уул уурхайн эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн төсөл, судалгааг хариуцсан ажиллах боломжтой. За ингээд процессын лабораторид туршилт явагдах гэж байна. Уул уурхайн боловсруулах инженерийн практик сурвалжаараа давуу талтай. Тиймээс бүгдээрээ явж ямар туршилт явагдаж байгааг үз сонирхцгоё. Сайн байна уу баасан дөрж гшээ өдрийн мэнд. Сайн өдрийн. Одоо яг ямар туршилт явагдах гэж байна вэ? За өнөөдөр хуурай сорон зааргаар төмрийн өдөр баяжуулах туршилт хийж үзнэ. За хуурай сорон заа арга гэдэг нь юу юм бол үзэгчдэд жоохон тайлбарлаж өгөөч. За одоо хөдрийн шин чанар болон одоо яг ямар хөдөр баяжуулах гэж байгаасаа шалтгаалаад бид нар баяжуулалтын арга өөр аргаар сонгодог байгаа. Хөвлөн баяжуулалт, хөндийн хүчний баяжуулалт, соронзон баяжуулалт, уусгалтын арга гэдэг өөр арга сонгодог. За соронзон баяжуулалтын арга гэдэг нь бол хөвчлэн төмрийн өдөр дээр ашигладаг. За төмрийн өдрийг хуурай болон нойт аргаар одоо яг төмрийн өөрийн соронзон шин чанарт тулгуурлан баяжуулна гэсэн үг. Энэ одоо ингээд хаягдл болон баяжмал болон төмрийн өдрийн хаягдл болон баяжмал болоод ялгарсан байна. За одоо ингээд энэ талтаа бол одоо ингээд хаягдл нь ялгараад гараад ирчихсэн. Ингээд харахад жоохон саарл өнгөтэй тийм байна. За энэ талтаа бол одоо баяжмал байгаа. Баяжмал нь ингээд хар өнгөтэй илүү өнгөний үүдээс өөр өгч тийм. За энэ бол одоо төмрийн өндөрөө агуулгатай гэсэн үг болж байгаа. Агуулгын хэсэг гэж байгаа тийм. За энэ туршилт. За ингээд маш сонирхолтой туршилт үзүүлж харуулсан. Баасан дөржигчтэй баярлалаа. Манай хоолн морь багш маань Германаас хичээл орж байгаа. Тэгэхээр Германаас бид хэдэд бяцхан видео явуулсан байна. Тэрийг хүлээн авч үзье. Сайн байна уу? Намайг Томас Холленберг гэдэг. Би Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд уул уурхайн боловсруулах инженер хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг. Боловсруулах инженерийн талаар танд багахан ойлголт өгөхийн тулд нийгэм, дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, өдөр тутмын амьдрал гээд бүхий л зүйлээс жишээ авч болно. Жишээ нь машин. Нэг машиныг бүтээхэд төмөр, ган, ховнцор зэрэг 5000 кг түүхий эдийг 1400 кг угсармал материал болгон боловсруулж хийдгийг та нар мэдэх үү? Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд төгссөний дараа та бүхэн олж авсан өргөн мэдлэгийнхээ хүрээнд уул уурхайн инженер, боловсруулах инженер, мөн зөвлөх чиглэлийн инженерээр аж үйлдвэр, уул уурхайн салбар, цаашлаад бүр төрийн байгууллагуудад ажиллах бүрэн боломжтой. Олон улсын стандартад нийцсэн сургалтын үйл ажиллагаа явуулдаг Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг хувьд дотоодын болон олон улсын их сургууль компаниудад дадлаг болон зуны сургалтанд оюутнуудаа тогтмол хамруулдагаараа давуу талтай. Энэ мэргэжлийг эзэмшсэн нь дэлхийн 25 улс оронд байгууллагын хэлтсийн дарга гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, хуваарай бизнес эрхлэгч зөвлөхөр ажиллах боломжийг надад олгосон юм. Ингээд та бүхнийг Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийг тэр дундаа уул уурхайн боловсруулах инженерийн мэргэжлийг сонгоно гэж найдаж байна. Удахгүй Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн хотгонд уулзцгаая.
За хэдүүлээ сая процесс лабораториор орж их сонирхолтой туршилтад танилцлаа. Тэгээ манай дараагийн зохиол маань болохоор химийн лаборатори байгаа. Химийн хичээл нь бол инженерчлэлийн суурь хичээлүүдийн нэг. Тэгээд айгүй чухал. За одоо химийн лаборатори руу явцгаая. За ингээд бид нар химийн лабораторид орж ирээд туршилт үзэж сонирхоод явж байна. Тэгээ энэ туршилт нь яг ямар туршилт юм бол? Энэ бол ерөнхийдөө эсэлтэй ангиж гурвын туршилт та бүхэн одоо хичээл дээр үздэг те. Тэгэхээр одоо энэ эхлээд манай энэ ус манд маань өөр ягаан өнгөтэйсэн. Тэр нь болохоор калиум манганод дүр баггүй юу? Тэр калиум манганод дүр маань манганы нэмэгт болоо эсэлтгүй юм байсан. Одоо ингээд юу болчихж байгаа ногоон болчихж байгаа. Тэр нэг үед цэгэр болсон тий. Цэгэр нь болохоор манганы нэмэгт 6 эсэлтгүй болж байгаа. Ингээд эсэлтгүй хүмүүд нь өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгээд эсэлтэй ангиж гурвын ерөнхийдөө бол яг эсэлтэй ангиж гурвыг энэ туршилтаас ингээд харж болно гэсэн. Энэ маань өөрөө хамгийн сүүлдээ манган 2 нэмэх 2 болно. Тэр нь болохоор бор өнгөтэй болно гэсэн үг байхгүй юу? Тэгээд онлайн үзсэн хичээлүүдээ бүгдээрээ ингээд туршилтаараа ингээд харахаар илүү сайн ойлгодог учраас туршилт хичээлүүд лабораторид ордог байгаа. Ерөнхий боловсролын ахлах ангийн сургууль тэгээд бас одоо ээш өгөхөд бэлж байгаа хүүхдүүдэд зориулж химийн шинжлэх ухаан гэдэг нь яг инженерийн мэргэжилд яг ямар ач холбогдолтой талаар хэлээч. Баярлалаа. Гоё асуулт байна. За одоо ингээд эсэлтийн шалгалтанд бэлж байгаа хүүхдүүдэд хандаад хэлэхэд химийн хичээлийг бол заавал сонгож үзэх хэрэгтэй. Яг гэвэл хүний амьдрал өдөр тутмын амьдрал бол хим дандаа явж идэг. За химийн хичээл маань одоо инженер болох гэж байгаа хүүхдүүдэд ямар одоо нөлөөтэй бэ гэхээр одоо уул уурхайн боловсролтын инженер ялангуяа болох гэж байгаа хүүхдүүд маань дээшээ одоо уул уурхайд очиод нөгөө хөдөрч юм уу янз бүрийн баяжмалыг баяжуулна. Тэгээд тэрийг бас одоо боловсруулах учраас хийм суурь бол маш чухал хичээл байдаг. За жишээлбэл баяжууллаа хийж одоо юугаар баяжуулах юм те тэрийг судалж агаад химийн ямар уруулж бодис хэрэглэх юм гих зэргийг сонгодог учраас химийн хичээл маань бол яг инженерийн хүүхдүүдэд төлхөө хэрэгтэй хичээл байгаа шүү. За бид хоёроо ингээд сургуулийнхаа 3 харт кофе корнерт ирсэн байж байна. Тэгээд энд манай оюутнууд маань чөлөө цагаараа хичээлийнхаа дундуур кофе унгаа шатар тоглож цагаа өнгөрөх боломжтой байдаг. Тэгээд хэдүүлээ одоо энд 4-р курсын оюутан бат очиртойгоо кофе унгаа ярилцгаая. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд юуны өмнө яагаад уул уурхайн боловсруулах инженер мэргэжлийг сонгон суралцж байгаа энэ тухайгаа яриач. За миний хувьд ахлах сургуульд байхдаа байгалийн ухааны хичээл маш их сонирхолтой байсан. За миний сурж байгаа энэ хөтөлбөр уул уурхай боловсруулалтын инженер байгаа. Энэ нь болгонд маш өргөн цар хүрээтэй мэдлэг танд олгоно. За нэг төрөнд хөд баяжуулах, за химийн инженерчлэл, за гидрометаллурги буюу металл гарган авах арга зэргийг маш нэрээр судалдаг байгаа. За ийм учраас газрын дорх баялагийг хэрхэн одоо өдөр тутмын хэрэглэх материал болон гаргаж авахыг судлах нь маш их сонирхолтой санагдсан. Тийм учраас энэ хөтөлбөрийг сонгосон байгаа. Одоо 4-р курст Хэржимати 4 жил сурлаа. Одоо энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа хуваалцаж ямар амжилт гаргаж ирсэн бэ? За миний хувьд олон төрлийн олимпиад тэмцээнд оролцож исэн. За жишээр дурдвал физик, хим, механикийн онол, за цахилгааны үндэс гэх мэт одоо сэдвүүдээр оролцож исэн. За үүн дээр олгон шанал бариудыг эзэлж исэн. За үүнээс гадна маш олон төрлийн тэтгэлгүүд манай сургууль олгодог. Энэ боломжуудыг алдахгүйгээр 4 жилийн хугацаанд 100 тэтгэл дээр суралцсан байгаа. За 2 төрлийн 100 сургалтанд хамрагдсан Хятад болон Германд. За сайхан мөн Германы Файберготтын техник их сургуулийн семестр солилцооны хөтөлбөрт хамагдах тэтгэлэг мөн сайхан авсан байгаа. Энэ мэдчлээ маш олон төрлийн тэтгэлэг олгодог. Тэгэхээр энэ боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Тэтгэлэг маш их авч ирсэн байна. Тэгэхээр тэтгэлэг авч ирсэн туршлагаасаа хаваалцаач яг юу голчлон анхаарах хэрэгтэй байд юм болоо? За мэдээж энэ төрөнд хичээл дээр сургууль дээр маш их анхаарах хэрэгтэй. Дүнгийн голч маш өндөр байх хэрэгтэй. За үүнээс гадна гол анхаарах зүйл гэвэл нийгмийн идэвхийг харуулах хэрэгтэй. Манай сургууль маш олон төрлийн клуб, оюутны зөвлөх гэх мэт өөрийнхөө нийгмийн идэвхийг харуулах боломжтой тийм нийгмийн байгууллагууд байдаг. Энэ мэтчлэн хэрвээ тэтгэлэг горилж байвал энэ хоёр талын хуулийн дээр нь анхаарад маш хичээл зүтгэлтэй ажил суралцах хэрэгтэй. За тэгэхээр сонирхолтой яриа өрнүүлсэн бат очиртой маш их баярлалаа. За хэдүүлээ сая уул уурхайн боловсруулах инженер мэргэжлээ танилцлаа. Дараагийн танилцах мэргэжил бол хүрээлэн буй орчны инженер.
Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүд нь инженерчлэл, байгалийн суурь шинжлэх ухаанууд, инженер технологийн зарчмуудыг ашиглан байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой. Материалыг дахин боловсруулах, хог хаягдлыг зүй зохистой зайлуулах, ашиглах, нийтийн эрүүл мэнд болон ус, хөрс, агаарын бохирдлыг хянах гэсэн чиглэлүүдийг хамарч ажилладаг. Мөн ундны усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал зэрэг глобал асуудлуудыг судалж шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг. Сайн байна уу гişа? Энэ өдрийн мэнд төргий. Хүрээлэн буй орчны инженер гэх энэхүү чухал мэрэгжлийг манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За баярлалаа. Энэ мэрэгжлийг сонирхон судалж асууж байгаа та бүхэн одоо талархаж байна. Хэрэгцээ шаардлага нь хаанаас хизээ үүссэн бэ гэхээр одоо хүн төрөлхтөн бид байгаль орчинтойгоо харьцаж одоо амьдарч эхэлсэн энэ хугацаанаас л эхэлж үүссэн. Гэхдээ яг амьдрал дээр хэрэгжүүлэх хүний одоо хүрээлэн буй орчин байгаль орчинд учруулж байгаа сөрөг нөлөөлөл орчны бохирдлыг бууруулахад за 20 дугаар зууны одоо ажилтны үеэс эхлээд за 20 дугаар зууны өнгөрсөн зууны дунд үеэс эхлээд эрчимтэй хөгжиж ирсэн шинж ухааны одоо мэдлэг инженер технологийн олдлуудыг ашиглаад бохирдлыг бууруулах ингээд арга хэмжээ эрчимтэй авч эхэлсэн энэ үеэс бол хөгжил нь явж эхэлсэн байдгийн. Дэлхийн одоо хамгийн эрэлттэй 10 мэрэгжлийн нэгэнд бол хүрээлэн буй орчны инженер гэдэг энэ мэрэгжил зүй ёсоор багтдаг. За дэлхийн шилдэг 10 сургуулийн 9-т нь гэхэд одоо энэ хүрээлэн буй орчны инженерчил мэрэгчлэр хөтөлбөрөөр мэрэгжилтэн бэлтгэн гаргадаг байгаа. Бодит байдал дээр амьдрал дээр юу хийх вэ гэхээр одоо хүрээлэн буй орчны инженер мэрэгчлэр одоо эсэгч оюутан байна. Энэ хөтөлбөрийнхаа хүрээнд одоо хүний байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, орчны бохирдол, агаар, хөрс, ус, хог хаягдал ийм асуудлыг одоо зохицоор нь ойлгож судалгаа хийх. За дээрээс нь шинжлэх ухаан технологийн олд, инженерийн одоо мэдлэг зарчмууд ашиглан орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг авч төлөвлөх за үүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сайжруулах замаар ийм үйл ажиллагаа хийх чадвартай инженер болж төгсөх юм байгаа. Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Өнөөдөр танай лабораторид ямар туршилт хийгдэж байгаа вэ? Энэ бол манай хүрээлэн буй орчны инженерчлэлийн лаборатори байгаа. Агаар хөрс усны чиглэлээр туршилтуудыг хийдэг байгаа. Өнөөдөр хулан багшийн хувьд усны чанарын туршилт хийж байна. Та бүхэн сонирхороо сонирхолтой туршилт хийж байгаа. Усны бактери тодорхойлох туршилт нь яг ямар ач холбогдолтой юм бэ? Та тэрийг нэг тайлбарлаад өгөхгүй. За хүрээлэн буй орчны инженерүүд нь түрүүн тад мэдж байгаах тийм бүх орчны бохирдлыг хянах, дээрээс нь тэрийг одоо бууруулах шийдлүүдийг олдог мэрэгжилтнүүд байгаа. За би өнөөдөр ямар туршилт хийж байна вэ гэхээр усанд колиформ буюу ялгцсанд байдаг бактери тодорхойлох туршилт хийж байгаа. Энэ ямар ач холбогдолтой юм гэхээр колиформ бактери маань өөрөө яг зөвхөн ялгцсанд байдаг болохоор одоо их үүсвэр нь ялгцсан юм а гэдгийг тодорхойлж өгч хэлж чадна гэсэн. Колиформ нь өөрөө хүнд өвчин үүсгэгч биш ч гэсэн ялгцсанд бусад одоо өвчин үүсгэгч бактериуд байх боломжтой учраас тэрийг байгаа эсхийг одоо илрүүлэгч бактериар ашиглагддаг гэсэн үг. Тийм учраас бид нар одоо ундны ус, нуурын ус, өөр бусад одоо байгалийн усанд энэхүү бактерийн бохирдол байна уугүй юу гэдгийг энэ туршилтын үр дүнд мэдэж чадна. Энэхүү туршилтыг яг ямар шат дараатаагаар яаж хийдэг вэ? За энэ туршилт нь болохоор яг манай хүрээлэн буй орчны оюутнууд өөрсдийнхөө лаборатори хичээл дээр бас хийдэг туршилтууд байгаа. Эхлээд бол дээж аавна, нуураас эсвэл голоос, өөр юу гэдэг ундны ус карантнаас ч юм уу дээж аавна. За дээжээ энэ ариутгагдсан савндаа хийгээд тухайн зөвхөн колиформ бактери үрждэг энэ бэлтцийг ашиглаж өгөөд за тэгээ 24 цаг бактери ус хүрэлж өгөх байгаа. За энэ бэлтцээ ашиглаад бид нэр энэ зориултын савнд нь хийгээд эндээс хит ягаан туяаны кабинет ашиглаад тоолж болно, тоогийн тоолж болно гэсэн үг. Сайн байна уу гişа? Сайн байна уу. Налаахын агаарын чанарыг байнга хэмждэг хүний хувьд өөрийнхөө туршилт судалгааныхаа талаар мэдээлэл өгөөч. За налаах дүүргийн хувьд бол маш чухал дүүрэг болоод байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт бол Улаанбаатар хотоос энэ үйлдвэрүүдийг налаах дүүрэг рүү гаргах гэж. Одоо энэ барилгын үйлдвэрүүдийг гаргаад үйлдвэрийн парк гэдэг юм налаах дүүрэгт байгуулнаа. Хоёрдугаарт бол Улаанбаатар хотын бохирдлыг бууруулахын тулд ер нь хүмүүсийг бол Улаанбаатар хотоос гаргаж ойролцоо байгаа дүүргүүд байрлуулах ийм бодлого явагдаж байгаа тийм ээ.
За ингээхийн тулд бол яг хөтөр тэр очих гэж байгаа налах дүүргч Улаанбаатар хотоос цэвэрхэн байхгүй бол хүн нүүж ирэхгүй. За ийм учраас бол энэ налах хотыг захиргаатай нийлээд манай сургууль бол налах хотын бохирдлын судалгаа ирнэ хийж байгаа. Манай оюутнууд бол маш идэвхтэй оролцож энэ судалгааг хийж байгаа. Тэгээд энд бол бохирдол гаргаж байгаа гол их үүсвэр бол бас л айлуудын утаал болдог байгаа л да. Машин бол зөөхөн. Тэгтээ бол салхианаас байж яаж зөөгдөж, яаж бохирдуулж ийнэ гэдгийг гаргах бол маш чухал. Тийм учраас манай сургууль дээр бол автомат цагуур станц байгуулсан. Бүх цагуурын мэдээллүүд 30 минут тутамд ирж байгаа. Тэрнийг бол оюутнууд маань аваад хөрснийхөө судалгаанд ер нь бус судалгаануудаа бас хэрэгжилж хийдэг. Гэх мэтлэнгээр ийм сонирхолтой судалгаануудыг бол оюутан байхдаа хийнэ, явуулж хэмжинэ. Одоо манай улс ганц Улаанбаатар биш Эрдэнэт дархан аймгийн төвд бол бохирдлыг хийсэж байгаа. 50-аад оны үед Европ, Америкт гарч ирсэн асуудлууд манайд нэмэрч байгаа. Тийм учраас одоо яг хүрээлэн байгаа орчны инженерүүд л хэрэгтэй болж байгаа ийм үед тохиож байна. Тийм учраас бол ийм мэргэжлийг эзэмшүүл та бүхэнд бол ажилд орлоготой, сонирхолтой байх юм байна гэж нэг хэлэх хэрэгтэй байна. За тань маш баярлаа. Хүрээлэн буй орчны инженерүүд нь хүрээлэн буй орчны бохирдлыг хянах, нөхөн сэргээх боломжийг судалж, түүнийг үйлдвэр уул уурхайн салбар болон бусад нөхөн сэргээлт шаардлагатай салбаруудад нэвтрүүлэн ажилладаг. Бусад инженерүүдээс ялгагдах шинж чанар нь аливааг зөвхөн техник талаас нь буюу нэг талаас хардгүйгээр онцлог. Хүрээлэн буй орчны инженерүүд нь бид бүхний өмнө болон ирээдүйд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх, цогц шийдлийг гаргах, хөгжүүлэхэд бэлтгэдэг. Сайн байна агш өдрийн мэндийг хүргэе. Хөрсний судалгааны талаар та бидэнд ярьж өгөөч. Юу нэмэрхүү уудлын судалгаа манай сургууль дээр явагддаг юм болов? Хөрс бол одоо хүрээлэн байгаль орчны нэг чухал нэг салбарын нэг. Тэгэхээр хөрсний судалгаа бол мэдээж хэрэг явагдана. Манай сургуулийн хувьд бол хөрсний одоо хүний үйл ажиллагаанаас хамааралтай хөрсний бохирдол одоо илэгдлийн судалгааг одоо Германы анхны их сургуулийн одоо багш нартай хамтраад хийж байна. За энэ судалгаанд бол бид нэр сургуулийнхаа одоо тоног төхөөрөмжийг ашиглаад XRF химийн элемент хөрсний одоо чанарыг химийн элементүүдийн үндсэн дээр тодорхойлох. Тэгээд зайны тандан судалгааг бас давхар ашиглаж байгаа. За энэ судалгааны хүрээнд бол Багнуур Эрдэнэтийн уул уурхайн үйлдвэрлэлээр хөрсний одоо өнөөгийн одоо илэгдэл эвдрэл бохирдол ямар хөө байгааг одоо бид нар одоо хэмжилт судалгаагаа хийгээд одоо ерөөхдөө 2023 онд гэхэд энэ төсөл одоо ажил маань ерөөхдөө үр дүнгүй үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. За баярлалаа гшаа. Хитлэгтэй хайртай байгаль орчноо хамгаалах хүсэлтэй хүүхд залуус та бүхэн манай сургуулийн хүрээлэн буй орчны инженери мэргэжлийг сонирхоод үзээрэй. Харин одоо хэдүүлээ мехатрик инженер гэдэг мэргэжлийн талаар судлах болно. Энэ тухай механик инженерийн профессор Одил багштайгаа уулзч ярилцгаая. Дэлхийн хүн ам эрчимтэй өсч 8 тэрбум дөгсөн боловч өндөр хөгжилтэй эсвэл хүн ам цөөнтэй улсад ажиллах хүчний хомсдол нэн тэргүүний тулгамдсан асуудал болж байна. Хүн амын хэрэглээ, амьдралын чанар байнга өсч байгаа нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний чанарыг тасралтгүй дээшлүүлэхийг шаардах боллоо. Дээрх асуудлыг шийдэх арга нь үйлдвэрлэлийг автоматжуулах, роботжуулах явдал юм. Тиймээс тоног төхөөрөмж, үйлдвэрийн автоматжуулалт ба роботжуулалтыг хийдэг мехатроникийн мэргэжилтэн хэрэгтэй болжээ. Мехатроник инженер, мехатроник гэж яг юу гэсэн үг вэ? Мехатроник гэдэг үг нь бол механик, электроник гэсэн хоёр үгнээс гарсан үг байгаа. За анх бол яг хөглөр 1969 онд Япончууд одоо кофе судалдаг машин хийж байгаад тэгээд асуудал үүссэн. За асуудал нь бол механик инженерүүд нь бол асуудлыг бол цахилгааны инженертэй холбоотой гэж үзсэн. За цахилгааны инженерүүд нь болохоор асуудлыг электроникийн инженертэй холбоотой гэж үзсэн. За ингээд энэ маргаанаас болж бол ажил бол удаашрсан. Тиймээс бол Япончууд бол эдгээрийг нэгтгэсэн нэг мэргэжил байх нь зүгээр юм байна гэж үзээд за мехатроник гэдэг энэ мэргэжлийг бий болгосон. За энэ мэргэжилд юу орох вэ гэхээр механик, электроник, цахилгаан, за тэгээ програм хангамж гэсэн дөрвөн одоо салбар мэргэжлүүдийг нэгтгээд энэ мэргэжлээ сурж байгаа үеийн энэ чиглэлийн мэдлэг чадваруудыг эзэмшээд тэгээд одоо автомат болон роботтой ажиллах ийм мэргэжилтэй юм байна. Манай сургууль дээр хэрэгжүүлж буй мехатроник инженерийн хөтөлбөр нь ямар онцлогтой байдаг вэ? Манай сургуулийн хөтөлбөр бол анх бол герман профессорууд биднэрт боловсруулж өгсөн.
За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг Германы стандартын дагуу бид нар мэрэгчлэлтэн бэлтэнэ гэсэн үг. За Германд яг улс орн болгонд арай өөр байна. За Германд мехатроник мэрэгчлэлтэн бол хвчлэн роботтой ажилладаг. Тэгэхээр манай сургуулийг төгсөгч оюутан бол яг үгээр роботын зохион бүтээх засвар үйлчилгээ хийх энэ ажил дээр бол ажиллахаар бэлтгэгдэж бол гарнаа. Мехатроник гэдэг нь механик, электроник, програм хангамж, автомат удирдлагыг нэгтгэсэн инженерийн шин салбар. Өөрөөр хэлбэл электрон удирдлагатай хагас болон бүрэн автомат механик төхөөрөмжийг зохион бүтээдэг, засвар үйлчилгээг нь хийдэг мэргэжил юм. Та бидний өдөр тутам хэрэглэдэг автомашин, принтер, бараа худалдаалдаг автомат машинаас эхлээд үйлдвэрийн ухаалаг машин роботууд бүгд мехатроникч мэргэжилтэй хүмүүсийн оюун ухаан, хөдөлмөрөөр бүтдэг төдийгүй засвар үйлчилгээг нь ч мөн тэд хариуцсан ажиллаж байдаг. Энэ мэргэжил нь ер нь хэр эрэлттэй байд юм болоо одоо тэгээ ирээдүйд ямар ажлын байран дээр яаж ажиллах боломжтой байд юм болоо? За одоо ач холбогдол нь маш ихээр өсөж байна. За яагаад тэгэхээр дэлхийн нийтээр одоо бол хөгшрөлт маш их болсон. За хөгшрөлтөө дагаад бол яас төрөлт маш багассан байгаа бас. За энэ хоёр асуудлыг дагаад ажлын хүчний хомсдол маш ихээр тавигддаг болсон. За ажлын хүчний хомсдлоос болоод одоо аж үйлдвэрүүд бол яг үхээр робот болон автомат төхөөрөмжүүдийг ихээр ашиглах шаардлагатай болсон. За нөгөө талаасаа бол яг үгээр робот болон автомат төхөөрөмжийг ашиглаж байгаа үед бол бүтээгдэхүүний чанар бүтээмж бол маш их үйлдвэрлэлийн бүтээмж бол маш ихээр өсдөг. За ийм гурван шалтгааны үндсэн дээр бол яг үгээр роботыг бол амьдралд бол маш их өргөнөөр хэрэглэдэг боллоо. За нөгөө талдаа роботын үн бол маш их буурсан. Яагаад гэхээр электрон төхөөрөмжүүдийн үн асар их буурсан учраас үнийгээ дагаад роботын үн маш ихээр буурсан. Өөрөөр хэлбэл бид одоо хаач байсан. Одоо жишээлбэл Монгол улсч байсан бид нар роботыг янз бүрийн одоо үйлдвэр аж ахуйн газар хэрэглэх бүрэн болцоотой болчиход байна. Тэр итгээл бид өөрсдөө ч гэсэн зохион бүтээж ашиглах бүрэн болцоотой болчлоо. За ийм учраас бол GMIT дээр бол энэ мехатроник инженерийн одоо хөтөлбөрийг бий болгоод сургалт явуулж эхэлж байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд бүгдээрээ мехатроник инженерийн хөтөлбөртөө танилцлаа. За тэгээд механик инженер болох хүсэлтэй, дээрэс нь автоматжуулалт, робот зэрэг зүйл сонирхтой бол та энэ хүм мэргэжлийг сонирхоод үзээрэй. Сайн байна огшаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд ямар хөтөлбөрөөр инженер бэлтгэдэг вэ? Манай сургуулийн хувьд яг одоогийн байдлаар бакалаврын 6 хөтөлбөр, магистрийн 3 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Анх байгууллагахдаа бакалаврын 3 одоо хөтөлбөрөөр эхэлж байсан. Механик инженер, хүрээлэн буй орчны инженер, уул уурхайн боловсролтын инженер гэсэн. За 2015 оноос үйлдвэрлэлийн эдийн засгийн бакалаврын хөтөлбөр эхэлсэн. За өнгөрсөн хичээлийн жилээс бид нэр 2 шинэ бакалаврын хөтөлбөр одоо эхэлж байна. За энэ бол мехатроник болон эрчимгүй цахилгааны инженер гэсэн юм 2 хөтөлбөр эхэлж байгаа. Манай сургуульд элсэн суралцахаар зорж буй залууст ямар хичээлүүд дээр анхаарах нь зүйтэй вэ? Бидний анх энэ сургуулийг байгуулсан одоо ямар учраас байгуулсан бэ гэхээр Германы инженерийн дэд тусалыг Монголд нотгшуулах гэсэн ийм том зорилго. За тэгээд хөтлөр босруулах гэдэг бол өөрөө маш их том ажлууд явагдсан тийм. Ер нь бол бид нар саяхан хэдэн одоо хөтөлбөрүүдийг нэрлэж байгаа боловч цаана маш олон хүний хүч хөдөлмөр Германы хамтрагч их сургуулиудын оролцоо тийм ээ. Манай профессор багш нарын оролцоо гэх мэт маш олон зүйлүүд ингэж нөлөөлж байж бид нар одоо энэ хөтөлбөрөөр нээсэн. За тэгээд бас нэг чухал зүйл юу вэ гэхээр ер нь сургалтыг бид нар амжилттай явуулах өөрөлдөл маш чанарт бол нэлээд анхаарал хандуулж байгаа. Чанарыг бид нар үндсэн 2 зүйлээр хэмжих юм боломжтой тийм. Нэгдүгээрт нь бол яг үгээр тухайн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Одоо энэ бол магадлан итгэмжлэг гэдэг бол бас их чухал. Олон улсын одоо ялангуяа олон улсад магадлан итгэмжлэгдсэн. За манай сургуулийн хувьд 2019 онд бакалаврын хөтөлбөрүүд маань олон улсад магадлан итгэмжлэгдсэн. За оюутнууд маань одоо төгсөгчд маань бүгд одоо 100% ажлын байраар хангагдсан байгаа. Манай сургууль элсэн сурснаар зөвхөн инженерийн мэдлэг олж авахаас гадна өөр ямар ур чадваруудад суралцах боломжтой байдаг вэ? 21-р зууны одоо иргэн тийм ээ одоо за дээрэс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженер болох юм том одоо зорилготой иргэн хүний хувьд одоо энэ зөвхөн ганцхан мэдлэгээс гадна олон зүйл одоо нөлөөлөхөр ийм цаг үе ирсэн байна л да.
За тэгээд анхын одоо хөтөлбөрийг бид нар боловсруулж явахдаа зөвхөн одоо мэдлэг ур чадвараас гадна хандлага тийм ээ. Тэрнээс гадна яг гэхээр тухайн хүний хөгжил, оюутны хөгжил бас нэлээд анхаарал хандуулж одоо хөтөлбөрийг боловсруулж байсан. За үүнтэй холбоотойгоор одоо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Германы эрдмийн солилцооны албаны дэмжлэгтэйгээр оюутнуудаа бид нар сургалтуудыг явуулж байсан. Одоо ч гэсэн хөтөлбөрт маань яг ялангуяа энэ оюутны одоо тухайн хувь хүний хөгжилтэй холбоотой ийм сургалтууд бол орсон байдаг. За энд бол нэлээд чухал өөрийгөө илэрхийлэх чадвар байж гин, багаар ажиллах чадвар байж гин тийм ээ. Гэх мэтлэгээр олон ийм чадваруудыг суулгахад бид нар одоо нэлээд анхаардаг. За танд маш их баярлалаа. Дэлхийн түвшний инженер болцгойн нэвтрүүлэг маань механик инженер гэдэг мэргэжлийг танилцуулах гэж байна. За аливаа тоног төхөөрөмжийг засаж сэлбэх үйлдвэрлэх хөгжүүлэхэд хамгийн чухал хүн бол яах аргагүй механик инженер үлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ тухай мэдээллийг сүнжил агшаасаа авцгаая. Механик инженерийн салбарыг инженерчлэлийн хатан хаан хэмээн өргөмжилдэг. Хүн төрөлхтөн чулуун зэвсэг, шавар аяг хийж эхэлснээр энэ салбар EST буюу хүн ба энергийг холбодог орон зайн гүүрэн болсон түүхтэй. Товчоор хэлбэл энэ салбарыг EST буюу хүн ба энергийг орон зайгаар холбогч багцуудыг бүтээх үүрэгтэй гэж дүгнэж болно. Чухамдаа хүн төрөлхтөн аль балар эртний үеэс чулуун зэвсэг, шавар аяг хийх зэргээр механик инженерчлэлийг амьдрал ахуйдаа ашиглаж иржээ. Good afternoon. Өдрийн мэнд хүргэе. Механик инженерийн мэрэгжил бол инженерийн салбартаа чухал тооцогдох мэрэгжил. Энэ мэрэгжил яагаад чухал тооцогддог юм бэ? Тийм ээ. Механик инженерийг мөн инженерийн салбарын хатан хаан гэж нэрлэх нь ч бий. Учир нь бүхий л инженерийн салбарын эцсийн зорилго нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зохион бүтээх байдал. Жишээ нь автомат болон автомат бус тоног төхөөрөмж, цахилгаан станц гэх мэт. Иймээс бусад инженерийн салбаруудад бүгдд нь туслан гүйцэтгэх байдлаар хавсарган хэрэглэгдэх салбар нь механик инженер юм. Механик инженерүүд маань зарим нэг бэрхшээлүүдтэй тулгарч байгаа. Тэгэхээр механик инженер хүний эзэмшил зохих ур чадваруудаас бидэнтэй хуваалцаач. Нэгдүгээрт механик инженер хүнд байх ёстой ур чадвар бол багаар ажиллах чадвар юм. Түүнчлэн хамтран ажиллаж буй инженерүүдэд ойлгож харилцах нь чухал. Мөн түүнчлэн боловсруулах инженер, хүрээлэн буй орчны инженер зэрэг бусад инженерийн салбарын мэдлэгтэй байх. Ингэснээр багаа удирдах боломжтой юм. Эцэст нь гэж хэлэхэд аливаа зүйлд бүтээлч сэтгэлээр хандах нь маш чухал гэж онцлмоор байна. Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Хүний нийгэм хөгжихийн хэрээр багж хэрэгсэл нь нийгмийн эдийн засгийн хувьслын чухал хүчин зүйл болсон. Түүхээс харахад хүн багж хэрэгслийг зохион бүтээснээр сэтгэлгээ, хүний амьдрал, ертөнц асар ихээр өөрчлөгдөжээ. Эдгээр өөрчлөлтийг авчирхад механик инженерийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо ч ирээдүйд ч хувьсгал шинэ эрнийг энэ салбарт хэрэгжүүлсээр байх болно. Сайн байна уу Мигмар Жоб багшаа? Та одоо яг ямар туршилтан дээр ажиллаж байна вэ? За яг одоо бол манай физикийн оюутан Бодгэрл маань аливаа битийн инерцийн моментыг торсынхын чичиргээс хамааруулж олох тийм туршилтыг хийж байгаа. Торсын чичиргээ гэдэг зүйл нь болохоор механик инженерийн хувьд гардаг эргэлттэй холбоотой асуудлуудын нэг байдаг. Энийг удирдах чадахгүй, контролж чадахгүй улмаас ерөнхийдөө тухайн төхөөрөмж догоодлол үүсэх боломжтой байдаг. Энэхүү туршилт нь болохоор яг энэхүү чичиргээнийх нь хэлбэлцлийг ашиглаж аливаа биеийн инерцийн момент буюу эргэж байгаа биеийнх нь одоо өөрчлөлтөд ямар хэмжээний эсэргүүцэл учирдаг вэ гэдгийг нь тооцоолж олдог тийм туршилтыг хийж байгаа. Энэ туршилт нь бол яг одоо манай механик инженерийн оюутнууд физикийн одоо мэдлэг чадвараа амьдрал дээр хичээл дээр үүссэн онлоо амьдрал дээр яаж болох вэ гэдгийг туршилтаа мэгсэндөө дадлаг болгож мэдлэг болгож олж авах юм зорилттой. Яг одоо ахлах ангийн сурагчид мөн ялангуяа ЕШ хичээл өгөх гэж байгаа сурагчдаа инженер болоход одоо физикийн хичээл ямар ач холбогдолтой вэ? Бүх инженерийн мэргэжлүүд тэр тусмаа механик инженерийн мэргэжил бол амьдралаар байдаг
битүүттэй харьцдаг тийм үү тэдгээрийн хөдөлгөөнтэй харьцдаг чухал мэргэжил болохоор физикийн шүүмжлэх ухаан бол тэрнийг судалж ойлгох мэдэх ашиглах чадвар нь болохоор механик инженерийн мэргэжлийн оюутнууд бол маш том хэрэгсэл болж өгдөг. Тийм болохоор физикийн онлоо ойлгохоос гадна лаборатори дээр төхөөрөмжүүд дээр ажиллаж сурах, амьдрал дээр тэр мэдлэгээ буулгах тэр чадварыг нь бол бид нар хөгжүүлэх зорилгоор бүрэн тоногдсон физикийн лабораториудад бас дадлага хийлгдэг байгаа. За баярлалаа. За бүгдээрээ механик инженерийн талаарх мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс сонслоо. Тэгээ та бүхэн дэлхийн түвшний инженер болохыг хүсвэл манай сургуулийг зориорой. Яг одоо бид нар Монгол Германы хамтарсан ашигт малбар технологийн их сургуулийн үйлдвэрийн эдийн засагчийн мэргэжлийг танилцуулах гэж байна. Тэгээ энэ мэргэжлийг одоо эдийн засгийн инженер гэж бас ярьдаг. Тэгээ яагаад эдийн засгийн инженер гэх хоёр мэргэжлийг хослуулсан бэ гэдэг талаар хэдүүл одоо их загшаасаа асууцгаая. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ ойрын 10 гаруй жилд дунджаар жилийн 8-аас 10% өсөх тооцоо гарч байгаа нь бусад мэргэжлийн хөдөлмөр эрхлэлтийн урьдчилсан тооцоотой харьцуулбал харьцангуй өндөр байна. Учир нь эдийн засагч инженер нь гүйцэтгэж буй ажлын хэлбэрийн хувьд ч, ажиллаж буй үйлдвэрлэлийн салбарын хувьд ч уян хатан байх боломжтой. Манай үзэгчдэд эдийн засгийн инженер гэхээр аягүй сонирхолтой сонсогч байгаа. Эдийн засгийн инженер нь яг юу хийд юм бэ те? Яагаад эдийн засгийн инженер гэдэг энэ хоёр мэргэжлийг холчваа гэдэг талаар танаас тодруулмаар байна. Энэ мэргэжлийн онцлог нь юу гэхээр зэрэг энэ мэргэжил бол үйлдвэрлэлийн процессыг системийн хувьд томоор хардаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд орж байгаа орчин болоод хамгийн сүүлд гарч байгаа гарц энэ хооронд болж байгаа бүх үйл явцуудыг хинээс нь одоо худалдаа авалтаас ахуулаад үйлдвэрлэлт чанарын шалгах за цаашлуулах юм бол маркетинг борлуулалт гэх тэр бүх процессыг хамгийн бага зардлаар хамгийн чанартай өндөр чанартай хийж болох гэдэг энэ оновчлолыг хийдэг. Тийм учраас инженер эдийн засагч хүн бол эдийн засагч инженер хүн бол том зөргийг аягүй сайн харж чадах байх хэвээр. Ямар альва нэг үйлдвэрлэлийн процессыг зөвхөн тэр нэг одоо үйлдвэрлэлийн процессыг харах биш, томоор нь харж чаддаг байх хэвээр. Тэгээд тэр хоорондын уялдааг нь хараад тэр хооронд процессын үйл явц шат болгон дээр явж байгаа хаягдлуудыг нь тэглэх буюу багасгах ур чадвартай байх учиртай. Цаашлуулалт гэх юм бол яагаад энэ шаардлагатай болсон юм бэ гэдэг асуултанд хариулах юм бол ер нь манай энэ шинжлэх ухаан хөгжих үйл явцад шинжлэх ухааны хоорондоо харилцан уялдаа холбож бие биенийгаа илүүгээр нөхөж нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр биш 3 болох тийм ээ өөрөлд мэдлэг дээр нэг мэдлэгийг нэг шинжлэх ухааны мэдлэгийг нөгөө мэдлэг шинжлэх ухааны мэдлэгийг нэмэхлээр зэрэг илүү одоо өсрэлттэй мэдлэгийн юм төвшөнд очих тийм боломжтой байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо манай сургуульд эдийн засгийн инженер төгссөн төгсөгчд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар маань одоо мэргэжлэрээ ажиллаж байгаа хүн ер нь байгаа болов уу? Яг хоо юу гэдэг л дээ айгуу гойс асуулт. Маш сайн асуулт байна. Тэгэхээр мэргэжлэрээ ажиллаж байгаа юу гэдээ асуух юм бол энэ мэргэжлийг чинь мэддэг байгууллага буюу одоо хувь хүмүүс тэр байтугай үйлдвэрийн салбар маань өөрөө бүр сайн мэддэггүй. За өндөр хөгжилтэй орнууд гэдэг одоо бид нар ярьж байгаа инженерийн технологийн салбар нэлээд хөгжсөн орнуудад бол би холбооны бүгд найдвар улсад Америкт ч юм уу тийм ээ тэнд бол яг индастриал инженер гэж англиар хэлээд германаар Wirtschaftsingenieure гэдэг тийм ээ монголоор болохоор зэрэг үйлдвэрлэлийн процессын эдийн засагч инженер гэж нэрлээд ингээд янз янзын нэрээр явж байгаа. Гэхдээ яг үүндээ яг энэ мэргэжилт ингээд хилээд Монголд бол тогтсон нэр байхгүй. Тийм учраас энэ мэргэжлээр ажиллаж байгаа гэдэг хэлэх юм бол жоохон хүн гацланд орж магадгүй. Гэхдээ хэрвээ сурсан юм яг хэрэгжүүлж гин үү гэх юм бол манай сургуулийг одоо төгссөн оюутнууд маань бол яг тэр сурсан юмаа бодит амьдрал дээр хүнд үйлдвэрт ч гэсэн удирхан салбарын компанид одоо хөнгөн үйлдвэрийн салбарт буюу хүнсний үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрт одоо ажиллаж байна. Яг одоо өөрийнхөө сурсан ажлыг хийгээ явж гин өөрөлдөл шин томоохон одоо бүтээгдэхүүнүүдийг төслүүдийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн инженерийн ур чадварыг ашиглаад явж гин. Нэг талаас нөгөө талаас одоо байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг илүү оновчтой болгох те хаягдлыг багасгах сайжруулах гэдэг энэ процессын оновчлолыг хийгээд одоо процессыг илүү хаягдлагүй болгох юм ажил хийгээд явж байгаа хүмүүс их байна шүү дээ манайд. За бид хоёр одоо ингээд эдийн засгийн инженер мэргэжлийг илүү танилцуулахаар Апу компани руу явж төгсөгчдтэйгээ уулзах чинь. Тэгээ бид хоёр одоо автобусандаа суугаад явлаа. Тийм ээ. Апу дээр уулзцгаая. Эдийн засагч инженерүүд нь үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг учраас ямар ч үйлдвэрлэлийн салбарт хувь нэмэр оруулах боломжтой. Тэд аж үйлдвэрийн төдийгүй инженер чиглэлийн зөвлөх үйлчилгээ, хөгжил ба судалгаа, бөөний худалдаа гэх мэт бүхий салбарт ажилладаг.
Өнөө цагт томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх хандлага өсөж байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх арга барилд огцом өөрчлөлт орж, энэ салбар өндөр өсөлттэй байгаа нь мэргэжлийн шинжлэх ухааны, зөвлөх байгууллагын бүхий л салбарт эдийн засагч инженерүүд хэрэгтэй болж байна. Мөн мэдээллийн шин технологи ашиглан үйлдвэрлэлийг автоматчлах хүсэлтэй компаниудын тоо өсөх тусам тэнд үйлдвэрлэлийн инженер чиглэлээр суралцсан хүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эдийн засагч инженер эрэлттэй болох магадлал өндөр байна. Ингээд бид нэр Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн 2020 оны төгсөгч Апу Хувьцат компани ажилтан үүрийн туяагчдыгаа ярилцахаар ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд үйлдвэрийн эдийн засаг гэдэг мэргэжлэр яг төгссөөд практик дээр яг ямар ажлуудыг хийдэг вэ? За та бүхэн ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Ажил дээр гараад бол маш олон чиглэл рүү бид нэр хөрвж ажиллах боломжтой. Яагаад вэ гэвэл бид нар инженерийн суур мэдлэгтэй, дээрээс нь одоо бизнесийн ухааны менежментийн талын, за санхүүгийн талын, за үйлдвэрлэлийн дээрээс нь талын мэдлэгтэй учраас бид нар бол яг үйлдвэрлэл явагдаж байгаа, үйлчилгээ явагдаж байгаа хаана тэр нөгөө нэг одоо бүтээгдэхүүн буюу үнэт зүйл бий болж байгаа тэр газруудад бол ажиллах боломжтой байдаг байгаа. За та тэгэхээр одоо энэ Апу компанид яг ямар чиглэлийг нь хариуцаж ажиллаж байгаа вэ? Миний ажиллаж байгаа орон том маань бол бүтээмж удирдлагын ажилтан. За энэ хүн маань юу вэ гэхээр бүтээмжийг бид нар нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой гэдгийг зохицуулдаг хүн гэсэн үг. За тэгэнгүүт яг миний хийж байгаа үүрэг юу вэ гэхээр тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийг арга аргачлалаар хангах. За тэгээд дээрэс нь дэмжлэг үзүүлэх. За тэгээд гарч байгаа мэдээллүүдийг би боловсруулалт хийж, за тэгээд альнаас нь бид нэр эхэлж хийх ёстой вэ гэдгээ тодорхойлсноор бол нөгөө нэг хамгийн одоо бага хөдөлмөрийг зарцуулаад их үр дүнд хүрдэг ийм ажил байгаа маа. Тэгэхээр би бол төлөвлөн, дэмжлэг үзүүлнэ, за тэрэн дээрээ анализ хийж явдаг. Ер нь ийм мэргэжил байгаа. Таныг одоо их сургуульд суралцж байгаа хугацаанд одоо эзэмссэн ур чадваруудаас одоо яг амьдрал дээр аль нь ямар ур чадварууд хэрэг болж байна яг одоо? Манай сургуулийн хамгийн том давуу тал бол мэдээж бид нэр 4 жил хичээлээ англи хэл дээр үздэг. За тэгээд тэгэх явцдаа бидний англи хэлний чадвар бол нөгөө нэг бидний мэддэг сонсгол ярих гэд бичих гээд олон талаас хөгждөг. Энэ бол яг миний ажлын байран дээр гараад надад бол хамгийн хэрэг болсон зүйл маань байгаа. Яг гэхээр энэ TPM гэдэг байгаа бидний хэрэглээд байгаа систем маань өөрөө Хайнекнаас орж ирсэн, олон улсын байгууллагаас орж ирсэн зүйл болохоор бүх зүйлс маань англи дээр байдаг. Тийм учраас нэгдүгээрт би хүн заах, дэмжлэг үзүүлэхийн тулд өөрөө ойлгох хэрэгтэй. Ингэхдээ бол нөгөө англи хэлийнхаа чадварыг бол ашиглаж байгаа. За тэгээд дээрээс нь бас хүмүүст нөгөө нэг ойлгуулахын тулд бас өөрийгөө нөгөө илэрхийлэх чадвар бас сайн байх хэрэгтэй. За энэ зүйл маань бол ер нь бол би сурж явах явцдаа яг сургуулийнхаа хүрээнд бол ямар ч төвггүйгээр ер нь олоод авчихсан зүйл байгаа. За одоо ингэ сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарсан тийм сонирхолтой туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. За бид хоёр одоо ингэ Апу компани хүний нөөцийн менежер Нандин Жаргалэгчтэйг уулзаж бяцхан ярилцлага хийхээр ирсэн байна. За тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоор Апу компанид ямар мэргэжлийн инженерүүд ажиллаж байгаа вэ? За Апу группийн хэмжээнд 6 салбар компани хорон 4 яг үйлдвэрлэлийн салбартай байгаа. За түүнийхээ хүрээнд болохоор үйлдвэрлэлийн салбар дээр бол маш инженерингийн мэргэжил бол маш чухал байдаг. За тэгээд жишээ аваад ирэх юм бол автоматикийн инженер, логистикийн инженер, дүрс хүчлийн инженер гэдэг ер нь бол маш олон төрлийн инженерүүд байдаг байгаа. Тэгвэл Апу компанийн хувьд эдгээр инженерийн мэргэжилтэй хүмүүсд хаанаас авдаг? Манай болохоор яг инженерийн чиглэлээр төгсөж байгаа сургуулиуд ер нь бол хамтран ажилладаг байгаа группийнхаа хэмжээнд. За тэгээд 2020 оноос эхлээд бол манай Апу групп компани Fast Track-аар ерөнхийдөө хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа. За энэ хөтөлбөр маань ямар их хөтөлбөр байгаа гэх юм бол болохоор шинэ залуу боловсон хөгжнөг болохоор ажлын байран дээр сурч хөгжиж дадлагшуулж мэрэгшүүлэх тийм хөтөлбөр байгаа гэсэн. За тэгэхээр яг мэрэгжлийнхаа хүрээнд өөрөө сурч мэдхийг хүсэж зорьсон тийм оюутнуудыг болохоор бол шинэ төгсөгч оюутнуудыг сонгон шалгаруулж аваад Fast Track хөтөлбөртөө оролцуулаад ажлын байран дээр болохоор 6 салбар компанийнхаа хүрээнд объект бүр дээр нь болохоор мэрэгшүүлж сургаж хөгжүүлдэг тийм хөтөлбөр байгаа. За тэгэхээр баярлалаа. Одоо ер нь орчин үед инженер гэлтгүү бүгдлийн мэргэжилтнүүдэд гадаад хэлний мэдлэг, тэр донд англи хэлний мэдлэг гэр чухал байгаа.
За ер нь бол англи хэлний мэдлэг бол ер нь бол бүх төвшөндөө ерөнхийдөө бол чухал байгаа. За манай АПУ группийн хэмжээний ажилтнууд дээр ч гэсэн ерөнхийдөө бол англи хэлний мэдлэг чухал байгаа. Манай зарим бодлогын бичиг баримтуудад бол англи хэлээр явагддаг. Тийм болохоор англи хэлний мэдлэг бол зайлшгүй шаардлагатай байгаа. За орчин үед дүн цаашлаад хараад үзэх юм бол ер нь бол англи хэлний мэдлэг маань өөрөө хэрэгцээ болоод явчих болохоор ер нь бол яг ажлын байран дээр сонгон шалгуулалтын дээр бол тавигдах шаардлагад бол цаашдаа орж явахгүй зүгээр өөрөө хэрэглээ болоод зайлшгүй гэдэг утгаараа явагдах байх гэж бол харж байгаа. За тэгэхээр танд маш их баярлалаа. Бид хоёр одоо ингээд 2020 онд GMIT гэдэг энэ засгийн инженер мэргэжлээ төгссөн Үнэн Батахын ажлын байран дээр ирээд байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та одоо энэ АПУ компанид яг ямар мэргэжлээр ажиллаж байгаа вэ? Би АПУ хувьцаат компани үйлдвэрлэл үйл ажиллагааны логистикийн албанд логистикийн инженерээр ажиллаж байгаа. Логистикийн инженер гэдэг нь яг юу гэдэг мэргэжил юм бол? Логистик гэдэг нь өөрөө ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар шаардлагын дагуу хадгалах болон тээвэрлэхийг хэлдэг. Харин логистикийн инженер хүн юу гэдэг вэ гэхээр оновчтой тээвэрлэлт үйл ажиллагаан дээр дүн шинжилгээ хийх, мөн мэдээллийн менежмент ийм зэрэг ажлуудыг хийдэг хүнийг хэлнэ. Оюутан байх хугацаанд хийсэн дадлагууд тань одоо ажилд ороход яг ямар тусдсан болсон бэ? Би GMIT сургууль сурж авах хугацаанд нийт 4 дадлага ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс бол байгууллагт ажиллах ямар байдаг те албатууд нь хоорондоо яаж харилцаа холбоотой ажилладаг, багийн ажиллагаа гэж юу байдаг зэрэг ийм юмнуудыг ерөнхийд дадлагын ажлаас хамгийн ойлгож авсан. За тэгэхээр одоо эдийн засгийн инженер мэргэжлэр мань төгссөн хүмүүс одоо энэ АПУ компани логистикийн инженер гэдэг мэргэжлээс гадна өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? Ямарваа нэгэн үйлчлэгээ үзүүлдэг эсвэл те бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компаниудад supply chain гэдэг амар чухал хэсэг байгаа. Үйлдвэрлэл үйл ажиллагаа supply chain дотроо бол логистикийн инженер хүнд маш олон ажлын байр байгаа. Жишээлбэл үйлдвэрлэл дээр гэхэд үйлдвэрийн эдийн засгч гэдэг нэг шаардлагатай одоо үйлдвэр болгонд шаардлагатай ийм албан тушаал байгаа. Логистикийн албанд логистик дээр эдийн засгийн тооцоолол хийж болно. Маркетингийн албанд ч ажилласан болно. Гэхдээ яг маркетингийн албанд гэх юм бол заавал нөгөөднийг судалгаа хийдэг ч юм уу те маркетингийн яг үндсэн маркетингийн ажил хийхээс гадна инженерингтэй холбоотой үйлдвэртэй холбоотой ажлууд дээр тооцоолол хийх ч юм уу ийм ажлын боломж зөндөө байдаг үйлдвэр эдийн засгч нар юм. За тэгэхээр танд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд бит хоёр манай сургуулийн 6 бакалаврын хөтөлбөрийн нэг болох эрчим хүч цахилгааны инженер мэргэжилтэд танилцахаар явж байна. Тэгээд бид хоёр одоо лифтнээсээ буугаад мягмарч багштайгаа уулзаж энэ талаар мэдээлэл авах гээд явж байна. Тэгээд хэрвээ эрчим хүч цахилгааны инженер мэргэжлийг сонирхож байгаа хүмүүс байвал одоо нааш нь анхаарлаа хандуулаарай. Эрчим хүч цахилгааны инженерийн салбар нь сэргээгдэх ба дулаан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарлалт, ашиглалт, эрчим хүч, хэмнэлт, менежмент зэргийг хамарсан өргөн салбар юм. Эрчим хүч цахилгааны инженер нь механик, цахилгаан, автоматжуулалт, системийн мэдлэг, агсан төвшний технологиг бүрэн эзэмшсэн цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, нөөцийг үнэлэх, төлөвлөх, зарцуулах, үйлдвэрлэлийн технологийн процессыг автоматжуулах, үйлдвэр дэд бүтцийг цахилгаанжуулах чадвартай. За сайн байна агшаа өнөөдрийн мэндийг хүргэе. Манай сургууль нь 2020 оны хичээлийн жилээс эхлүүлэн эрчим хүч цахилгааны инженер гэдэг мэргэжлээр эсэлт авч эхэлж байгаа юм лээ. Тэгэхээр та энэ мэргэжлийн тухай нэг мэдээлэл өгөөч. За эрчим хүч цахилгааны инженер гэдэг мэргэжил маань болохоор ерөнхийдөө эрчим хүч цахилгаан тэгээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж автоматжуулалт тэдгээртэй холбогдлолтой төлөвлөлт зарцуулалт болон үнэлгээний асуудлууд үүнээс гадна мэдээж ямар нэгэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн автоматжуулалт мөн үйлдвэрлэлийн дэд бүтцийн цахилгаанжуулалтын талаар мэдлэг олгодог тийм бакалаврын мэргэжил байгаа хөтөлбөр. Энэ мэргэжлээр төгсөөс суралцаад төгснээ дараа хэр эрэлттэй мэргэжлээ мөн ямар ажлын талбарууд дээр гараад ажиллах боломжтой байдаг вэ? Монгол улсын хувьд бол одоо хэдийгээр жижиг магадгүй бус улстай харьцуулахад эрчим хүчний хэрэглээ багч гисэн бас өөрийн гэсэн улс болохоор бүх төрлийн одоо яг ижлэн бүрэн цогц систем эрчим хүчний систем бол явж идэг. Тэр утгаараа ерөнхийдөө бүх төрлийн асуудлууд нь мөн дагаад орж ирж идэг. Одоогийн орчин үеийн энэ нөхцөл байдалд бол тэр тусмаа эрчим хүчний эрэлт хэрэгцээ бол улам их ихсэж байгаа. Түүнтэй холбогдох асуудлууд нь мөн ихсэж байгаа. Тийм болохоор энийг төлөвлөх, зөв зарцуулалтыг хийх талаар мэргэжил бол ялцчгүй шаардлагатай байгаа мэргэжилтнүүд. За баярлалаа. Цахилгаан эрчим хүчгүйгээр ажиллах нэгж үйлдвэр албан байгууллага, ая тухтай амьдрах, айл өрх ховор. Бүх зүйл цахилгаан эрчим хүчнээс улам бүр хамааралтай болж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед эрчим хүчний найдвартай аюулгүй хангамж,
эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй байдлыг хангасан эрчим хүчийг бий болгох, төлөвлөх, ашиглах эрчим хүчний систем, технологиг сайжруулах эрчим хүч, цахилгааны инженер ихээхэн хэрэгтэй байна. За бид хоёр одоо ингээд бакалаврын 6 мэргэжлээ танилцуулж дууслаа. Тэгээ та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дэлхийн төвчний инженер болцгоё.